За манай улсад тархлаажуулалтын хөтөлбөрүүд тогтмол явагдаж байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд вакцинд хамрагдаж байгаа иргэдийн харьцангуй буурсан гэсэн үзүүлэлттэй байгаа. Буурсан шалтгаан гэвэл COVID-19 цар тахлын үеийн хөл хорой болон вакцины талаарх буруу мэдээлэлтэй холбоотой гэж үзэж байна. 0-5 насны хүүхдэд хийгддэг урьдчилан сэргийлэх вакцинуудын хувьд гэвэл сахуу, хөхүүл ханаад, улаан полио зэрэг вакцинууд хийгдэж байгаа. За харин насан туршидчдын хувьд гэх юм бол хүний папилломавирус буюу умаа үзүүний хорт тавдрын эсрэг вакцин болон гепатит А, Б вирусын эсрэг вакцин, за мөн томоогийн эсрэг буюу COVID-19-с урьдчилан сэргийлэх вакцинуудыг хийж байгаа. Үүнээс гадна жирэмсэн болон хөхүүлэгчүүдэд зориулсан сахуу татангийн эсрэг вакцин болон улирлын чанартай томоогийн вакцинуудыг бас хийдэг. За ерөнхийдөө вакцин нь хүний биед өвчин үүсгэгч нэм бол вирусын эсрэг дархлааны хариу урвалыг үүсгээд тухайн өвчнөөс сэргийлэх зорилгоор ашиглагддаг гэсэн үг. Тархлаажуулалтын вакцинд хамрагдсанаараа хувь хүн маань өөрийгөө халдварт өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулахаас гадна ямар нэгэн томуу, ханаад буюу бусад өвчнөөр өвчсөн тохиолдолд хүндрхээс нь сэргийлж байгаа гэсэн үг.